За ойрхон шалгалт өгч байгаа бол энэхүү бясалгал танд сэтгэл зүгээ бэлтгэхэд баг ч гэсэн нэмэр болно гэж найдаад бясалгалыг та бүхэндээ хүргэж. Тэгээд яг ойрхон шалгалт өгч байгаа үедээ нэг 20-30 минутыг яг өөртөө зориулаад ямар ч саад болохгүй өрөөнд орж жагаад энэхүү бясалгалыг яг ингээд хамт хийгээд яваарай. Түүнээс биш ямар хуу юм байна, сонирхъя, юу юм байна, юу сонсоод үзье гэж сонсоод бол хэрэггүй. Тэгээд зүгээр тэгээ сонсоод үзье гэж сонсох юм бол жоохон сонин сонсогдох бах. Тийм болохоор яг шалгалт өгөхийнхөө наан нь өөртөө цаг гаргаж жагаад 20-30 минут цагаад хүн амьтан саад болохгүй яг нэг тийм 50 орчинг олж жагаад тэгээд хамт хийгээрэй гэж хэлмээрээ. За өмнө нь бясалгал ерөөсөө хийж байгаагүй бол яг хоо эхний удаадаа баг зэрэг сонин санагдаж магадгүй. Тэгээд бас яг тийм амархан биш санагдахгүй байж магадгүй. Тийм болохоор яг хоо анх удаа бясалгал хийж байгаа хүмүүс маань тэг яг хоо оролдоод үзээрэй. Тэгээд аль болох ингээд тэг таслахгүйгээр дуустал нь хийхийг хичээгээрэй. Ингээд бясалгалаа эхлэе. Тэгэхээр хамгийн нэгдүгээр шүү дээ. Завилж суух, эсвэл өөртөө өвтэйхэн байдлаар суух хэрэгтэй. Тэгээд нуруугаа аль болох цэх маш цэх одоо суух хэрэгтэй. Ингээд мөрөө хоёр чихрүүгээ артуулад дээш нь болгоод хоош нэргүүлнэ. Хоош нэргүүлээд буулгая. Үдэ анаад хоёр гараа өвдгөн дээрээ дээш нь алхын дээш нь харуулаад тавья. Тэгээ гүнзгий амьсгал аваад гаргая. Дахиад гүнзгий амьсгал аваад амаараа гаргая. Хамраараа амьсгал аваад бие ажиглая. Юу бодогдож байна? Бие дээрээс нэглээд доош нь нэг хүрчлэн ажиглая. Хаа нэгтээ өвдөж байна уу? Чилж байна уу? Ямар нэгэн зүйл тавгүй мэдрэгдэж байна уу? Сандрал байгаа бол яг хаана мэдэгдэж байна? Биеийн аль хэсэгт айдас мэдрэгдэж байна? Цээжин хэсэгт байна уу? Гидс хавцаа байна уу? Толгой эсвэл өвдөж байна уу? Хаана өвдөж байна? Ажиглая. Юу ч өөрчлөлийг оролдолгүйгээр зүгээр л ажиглая. Ажиглая. Амьсгал хурдан байна уу? Удаан байна уу? Гүнзгий байна уу? Гүйхэн байна уу? Хитрхи хурдан амьсгалж байна уу? Хэрвээ хэд хурдан амьсгалаад нэлээд тийм сандрал мэдрэгдэжээл гүнзгий амьсгал аваад хэд хэдэн удаа гүнзгий амьсгал аваа гаргая. Гүнзгий амьсгал авах үед цээжин хэсэг томрох биш. Гидсний энэ хамаар агаар дүүрээд томрох ёстой.
амьсгалаа гаргах үед тэгээд жижигрэх хэрэгтэй байгаа. Бид нэр ихэвчлэн буруу амьсгал авдаг. Буруу амьсгал авснаар сандарлыг улам нэмэгдүүлдэг байгаа шүү. Тэм учраас гидсрүүгээ эхлээд агаар дүүргээд дараа нь цээжин хэсэг агаараар дүүрэх хэрэгтэй. Амьсгалаа ажиглаад хэд удаа гүнзгий амьсгал авч гаргая. Нуруугаа маш аль болох цэх суух хэрэгтэй. Нуруу цэх байж бид нар бас гүйцэд амьсгал авдаг. Тэгээд бид нар сандарсан үедээ хэрвээ анзаарах юм бол бид нар амьсгалаа маш их төгжих гээд байдаг. Тийм учраас сандарсан, айж твцсэн, стресстэн үедээ аль болох гүнзгий амьсгал аваад гаргахыг ингээд бүр яг амьсгалаа анзаарч байгаарай. Амьсгалаа анзаараад би яг амьсгалаа төгжээд байна уу даа гэж анзаарах үедээ гүнзгий амьсгал аваад гаргаж байгаарай. Ингээд маргааш эсвэл хэд хоногийн дараа өгөх гэж байгаа шалгалтаа бодъё. Ямар шалгалт, хаана авах, ямар хуу анги танхим авах, дотроо төсөөлөн бодъё. Тэр шалгалтын өдөр өглөө босоод чи юу хийж байна? Өглөө босоод өглөөс ирээд шүшүрт ороод өглөөний цайгаа бэлдээд өглөөний цайгаа уугаад магадгүй ганц нэг хичээл сууж хараад өөртөө сануулад ингээд цүнхээ үрээд уцаа өмсөөд гэрээсээ гарч ийн гэж төсөөлье. Маш гоё сэргэлэн бэлтгэлээ сайн базаачихсан байгаагаар өөрийгөө төсөөлье. Яг тийм үе чамд ямар мэдрэмж төрж байна? Мэдрэмжээ анзааръя. Яг тэр өдөр чи юу өмссөн байна? Цүнхээ үрээд шалгалт өгч байгаа газараа очиод ороо суулаа гэж бодъё. Чи юу мэдэрч байна? Маш сайн бэлтгэлээ хангачихсан. Тэгээд шалгалтанд ороод сурсан мэдсэн болгоно маш гоё ингээд ямар нэгэн паник, айдсгүйгээр бодлогоо бодоод талгуураа гүйцэтгээд ингээд шалгалтаа хураалгаад маш аз жаргалтай том даваагаанд авчихсан баяр баясгалантайгаар гарч ирж байна гэж өөрийгөө төсөөлье. Яг энэ үед өөрөөрөө бахархах тийм гоё мэдрэмж төрж ийн гэж төсөөлье. Тэгээд тэр мэдрэмжийг яг одоо мэдрье. Сүүлийн сар, олон сар, магадгүй жил, бүтэн жилийн турш бэлдэж хичээл зүтгэл гаргаж цаг зав зориулж бэлдсэн бүх тэр цаг хугацаагаа эргэн бодъё. Хэр их хичээл зүтгэлийг, хэр их цаг завыг энэ шалгалтанд зориулсан бэлээ? Юу би сурсан бэлээ?
бодож үзье. Ингээ бодохоор маш их цагийг, маш их хичээл зүтгэлийг зориулж, маш их зүйлийг сурч мэдсэн байгаа өөрийгөө харж өөртөө талархал илэрхийлье. Энэ бүх хугацаанд чи нэг шат ахиж хүссэн зүйлийнхаа төлөө хичээл зүтгэлээ зориулсан байна. Үүнийхээ үр шимийг чи хэдхэн хоногийн дараа хүртэх гэж байна. Тэгээ энэ болгоноо хүртээд хүссэн оноогоо хүссэн дүнгээ авсны дараах өөрийгөө тэр баяр баясгалантай байгаа өөрийгөө яг одоо мэдрээд тэр мэдрэмжийг яг одоо мэдрээ. Гүнзгий амьсгал аваад гаргая. Дахиад гүнзгий амьсгал аваа гаргая. Өөртөө зориулж шалгалтанд амжилттай бэлдэн, амжилттай давж мөн өөрийнхөө төлөө чин сэтгэлээ зориулсан өөртөө талархаад хоёр гараа цэшнийхаа урд хавсарган авчираад толгоогоо эрүүгээ доош нь тонгоолгоод өөртөө талархал илэрхийлье. Өөртөө баярлалаа гэж хэлээрэй. Энэ хүртэл явсан ийм их зүйлийг амжуулсан өөртөө баярлалаа. Өөртөө цаг гаргаж өөрийнхөө ирээдүйн төлөө ийм их зүйлийг, энэ их хичээл зүтгэлийг гаргасан өөртөө талархал илэрхийлээрэй. Ингээд чи цаг заваа маш зөв үр бүтээлтэй өнгөрөөсний үр дүн бол одоо ирэх гэж байгаа шалгалт юм шүү. Тэгэхээр нэг шалгалт өгөөд нэг шалгалтны ард гарч байна гэдэг бол чи хувь хүнийхээ хувьд ч тэр мэдлэг боловсролынхаа хувьд ч тэр сэтгэл зүйн хувьд ч тэр яг одоо байгаагаасаа чи нэг шат илүү ахиж илүү болж байгаагийн илэрхийлэл юм шүү. Тийм учраас энэ бүхний хийхээр зорьсон сэтгэл зүрхээ зориулсан, хичээл зүтгэлээ зориулсан өөртөө талархаад өөртөө баярлалаа гэж хэлээд талархал илэрхийлээд өөрийгөө хайрлаарай. Ингээд аль болох эрүүл хоолой идээд сайн унтаж амраад гүнзгий амьсгал авч булчингаа суллаарай. Хэд чангалаад, хэд айгаад, сандаргаад паниктах юм бол шалгалтандаа орсон хойноо бүх мэддэг байсан зүйлээ мэдгүй болох тохиолдол хүртэл байдаг юм шүү. Тийм учраас аль болох гүнзгий амьсгал аваад энэ бүх хугацаанд сурсан мэдсэн зүйлээ зүгээр л гаргаж харуулаарай л гэж хэлээ. Маш их зүйлийг одоо өнөөдрийг хүртэл чи маш их зүйлийг сурсан байгаа, мэдэж авсан байгаа. Юу ч хийгээгүй өнгөрөөснөөс хэд дахин илүү их зүйлийг чи сурсан байгаа. Гээд гүнзгий амьсгал аваад удаанаар нүдээ нээ.
нэлээд төвшин тэр зэрэг буурсан байна. Хамаагүй бага болсон байна уу? Ирээдүйн хэлэг гэрэлтэй харагдаж байна уу? Тэгээ бясалгал хэрэг таалагдсан бол лайк дараарай, subscribe дараарай, шеэр хийж бусдад түгээгээрэй. Ямар хөө мэдрэмж төрсөн, ямар хөө нөлөө үзүүлснийг комент хэсэгт заавал бичээрэй. Ингээд шалгалтанд амжилт хүсье.